Yo guys, за юу цаана. Та бүхэн дараагийн бичлэгээр уулзахад бэлэн болоод байна. За өнөөдрийн бичлэг гэх юм бол ойлгомжтой. One Piece юу болоод байна цувралуугаа иргэн орцгоё guys. За тэгэхээр олон ярилгүй One Piece цувралаа орё гэж бодож байгаач энэ доор байгаа лайк болоод subscribe дараад өгөрэй заяа. Тэгээд хэдүүлээ шууд бичлэг рүү орцгоё. Let's go. За тэгэхээр би өмнөх бичлэгүүд дээрсэн зөндөө ярьсан. Япон орон даяар ерөнхийдөө Shanks-ыг муу залуу гэж үзэж байгаа. Тэгээ яагаад муу залуу гэж үзэж байгааг өнөөдөр би тайлбарлаад явъя. Гэхдээ нэг зүйл. Одоо ингээл би thumbnail хийгээд оруулж байгаа штэ. Тэнгүүт хүмүүс болохоор thumbnail хараад юм уу эсвэл 1 минут юм уу 2 минут юм уу 3 минут үзчихэд шууд гарч онгод одоо комментс нааг муулаад коммент өчөөд идэг. Муулаад ч юм аа шууд хэрүүл хийгээд ороод ирдэг. Тэгэхээр One Piece үздэг хүмүүс л энийг оожирж байгаа гэж бодож байгаа штэ. Би энэ бичлэг үзэх гэж оожирж байгаа гэж бодож байгаа. Тэнгүүт One Piece үздэг One Piece дуртай One Piece-ийг номер 1 гэж боддог бол энэ бичлэгийг эхлээс нь ахуулаад дуустал нь үзээрэй. Бас skip хийлгээд гүйлгэж хэрэггүй. Тэгэх юм бол бас ойлгохоо болчихно. Би эхлэл одоо өрнөл тэгээ төгсгөлгээд энэ 3 гол хэсэгт ярьдаг. Тэгээ эхлэл хэсэгтээ ингэж яриад, дунд хэсэгтээ ингэж яриад, тэгээ тайлбарлаж явж байгаа төгсгөл хэсэгтээ яагаад яг ингэж ярьсан гэдгээ бүр гол юм хэлдэг байхгүй. Тийм болохоор яг гүйлгчүүл бас ойлгохгүй, дээрэс нь шууд дундаас нь гарчвал бас ойлгохгүй шүү зэ. Тэгээ сануулж хэлсэн шүү. За. Тэгээ дараа нь өөрөөсөө ойлгоогүй байж тэгээд олон талаа юм яриа коммент орж ирээд дөрөөл. Тэгээ би одоо юу гэж хэлэх вэ чам тийм ээ. За тэгэхээр Shanks-ыг муу залуу гэж яагаад ярьж байгаа юм хэрэг шүү дээ. Shanks яагаад одоо CP9-өөс тэр нэг гому гэдэг одоо Luffy-гийн эзэн байгаа жимсийг авах гэж тэгж их улаарч явсан юм бэ те. Энэ нэг шилхантай байхгүй юу? Өөрөөр хэлбэл Shanks багийн одоо тэр тухайн үед танаа түрээд халуураад тэгээд тэрнээсээ болоод Shanks бас багийн цуг үлдээгээд сүүлийн тэрхүү Laftel арал руу Roger-ийн багийнхантаа цуг явж чадаагүй. Тэгээд Laftel арал руу яваад Roger-ийн багийнхан буцаж ирээд Roger юм уу Rayleigh ер нь бол би Rayleigh хэлсэн гэж айгу бодоод байгаа. Rayleigh Shanks тухайн одоо One Piece-ийг юу гэдгийг тайлбарлаж өгч хэлээгүй ч гэсэндээ One Piece авахд дутуу зүйлийг тайлбарлаж өгсөн. Өөрөөр хэлбэл тэр гому гэдэг одоо тэр одоо хито номи гэдэг жимсний сэргэлт дутуу байсан гэдгийг Rayleigh тайлбарлаж өгсөн. Тэр цагаан үстэй тэрхүү нарны бурхан гэдэг Nika гэдэг дайчин дутуу байгааг тайлбарлаж өгсөн. Тэнгүүд тэрийг мэдсэн Shanks дэлхийн засгийн газарт өөрийнхөө амийг эрсдэлд оруулан барин байж тэрхүү гому гэдэг жимсийг авахар явсан. Тэгээ авч ирээд зүүн далаад баяраа тэмдэглээд байж итэл тэрхүү нэг Roger-тай адилхан бацаан таарсан. Тэр нь өөрөөр хэлбэл Luffy шүү дээ. Тэгэхээр Luffy-тэй таараад тэгээ байж итэл Luffy Shanks-ийн тэрхүү жимсийг идсэн тийм ээ. Тэгээд Shanks тэр үед төлөвлөгөө боловсруулсан гэсэн. Төлөвлөгөө боловсруулад ялангуяа яг нэг бүр Японд ингэж үзээд байгаа. Тэр жимсийг Shanks албаар өгж идүүлсэн гэж яриад байгаа. Гэхдээ би бол тэгж бодохгүй байгаа. Ягаад тэгэхээр тэр жимсийг албаар идүүлээгүй санаандгүй байж итлээ үнэхээр идсэн. Тэгээд Shanks тэр хүүхч гэсэндээ Roger-тай адилхан гэж харсан учраас энэ хүүд ямар нэг юм байна. Тэгэхээр энэ хүүд би найдаж үзвэл болох болов гэж бодсон юм шиг байгаа. Тэгээд энэ хоёрыг ингэ түүх хэлдэг. Тэгээ хамгийн сонирхолтой зүйл нь юу вэ гэхээр шүү дээ, яг Luffy далайн хаанд идүүлэх гэчихийн өмнө Shanks оожрээд өөрийнхөө гарыг тастуулаад энэ түүх альбан ёсоор хэлдэг шүү дээ. Альбан ёсоор тэгээд малгайгаа өгөөд тэгээд Luffy далайн дээрэмчний хаан болохыг зорддог. Тэнгүүд энэ дээр айгу сонь зүйлх зарж байгаа. Ягаад тэгэхээр Shanks тухайн үед Тэрбумын шагналтай байсан шүү дээ. Одоогийн нөгөө Luffy-гийн тулдсан Katakuri-тэй адилхан шагналтай байсан. Katakuri-тэй баг л адилхан хүчин төвшөнтэй байсан гэд хэлсдэггүй тийм үү. Арай Jonko төвшин төрөөгүй байсан ч гэсэндээ тэр үед аль хэдийн 3 хакигаа баг төгс хэмжээнд эзэмших хэмжээний болцсон байсан. The Prime Shanks шүү дээ. Тэгээд бодоход Luffy сүүлд ингээд нэг skip хийгээд яг далайн дээр мчин болохынхоо өмнө тэрхүү Shanks-ийн гарыг авсан далайн хааныг нэг л зөвхтөг те зүгээр энгийн ямар хакигүй гом пистолоор нэг л зөвхтөг. Тэгэхээр тэр үе Тэрбумын шагналтай Shanks яаж ч бодсон Kimbu Shoku хакийг ажиллаад тэгээд Havo Shoku хакитэй тэр өөрийнхөө гарыг зүгээр бүсөө шок болгоход л яаж ч удсан өөрийнхөө гарыг хамгаалаад үлчих боломжтой тийм үү. Тэгэхээр энэ бол албаар өөрийнхөө гарыг тастуулсан гэсэн. Албаар идж болгож өгсөн. Энэ яагаад ингэж өгсөн бэ гэхээр өөрөөр хэлбэл Luffy-д ямар нэгэн байдлаар одоо үргэлж Shanks-ийн ачийг өөрийнхөө гарыг хүртэл зориулсан тэрхүү ачийг мартахгүй тулд тэр одоо тийм одоо яг сэтгэлтэн тийм зүйл үлдээсэн гэсэн үг шүү дээ албаар Shanks. Тэрийг яаж баталж байгаа юм хэрэг шүү дээ Shanks тэгээд энэ бол зүгээр нэг жирийн гар гэж хэлээд Luffy-г тэрврээд тэгээд дараа нь малгайгаа өгөөд агуу далайн дэрмшин босныхон дараа над буцаагаад өгөөрэй гэж хэлдэг. Тэгээд тэрний дараа болохоор нэг Shanks цагаас галттай уулзахаар явдаг AC-г зогсоогоод өгөөч гээд. Тэгээд тэр үед уулзж байхдаа болохоор цагаас галт асуудаг. Чам шиг одоо хүчтэй далайн дээрмчин хүчтэй залуу ингээд яагаад гараа алдсан
бүгд ингээ гайхсан гэж байгаа. Бүр Михалктай хийсэн тулаан дээрч тэр те ямар нэгэн байдлаар тийм болоогүй тойрын тулаан домог бит яригддаг гэж цагаасгалт ярьдаг. Тэг гараа алдсан гэсэн чинь Шанкс юу гэж хэлдэг вэ гэхээр би Атараши жидай юм гэдэг какетехта гэж ярьдаг байхгүй. Энэ Японоор юу гэж хэлж байгаа юм гэхээр шинэ үеийн төлөө би өөрийнхөө гарыг мөрөд тавьсан. Боосоо тавьсан гэдгээр ярьж байгаа байхгүй. Тэг ягаад ингэж ярьсан бэ гэхээр өөрөөр хэлбэл Шанкс ямар нэгэн байдлаар одоо юу гэдгийг Лупид үнэхээр аавын тийм сэтгэлээр ч юм уу те үнэхээр одоо тийм ахын сэтгэлээр ч юм уу те ямар нэгэн байдлаар тийм сэтгэлээр өгсөн гэхээс илүү мөрөд тавьсан Лупид. Энэ залуу намайг One Piece авахд хөдлөх боломжтой юм байна шүү гэдэг байдлаар ойлгож байна уу? Далайн дээрмчийн хааныг хаан болгоход туслах юм байна шүү гэдэг байдлаар Шанксыг өөрөөр Лупиг биш. Тэгээд энэ ингээд түүх явж үргэлжилж байгаа юм заяа. Тэгээ бас нэг зүйл сонирхолтой зүйл нь юу вэ гэхээр Marineford ч гэсэндээ дайныг зогсоох гэж ирээд Лупиг бас авардаг те энэ ч гэсэндээ ерөөхдөө Лупиг хүүлчих юм бол тэр нэг G5-ын сэргэлт болохгүй болчих штэ. Тэгээ бас дээрэс нь сүүлд ерөөхдөө яг Кайдото тулдаад дуусаад One Arc баг ингээд дууссны дараахан Шанкс ирдэг те тэр нэг адмиралыг зогсоодог шүү дээ. Тэгээд энэ ч гэсэндээ өөрөөр хэлбэл Шанкс Лупи санаа зовж байгаа гэсэн үг. Өөрөөр Лупи санаа зовсон гэхээс илүү Жимс устгахчихгүй дээ гэдэг байдлаар санаа зовсон гэсэн. Тэгэд өөрөө ч гэсэндээ тэр нэг Лупи хамгийн сүүлийн постерыг хараад энэ үү баг мэддэг юм шиг л харагддаг тий. Тэгээ энэ бодохоор Шанкс ерөнхийдөө өөрийнхөө төлөө ажилдаг Лупиг ашиглаж байгаа гэсэн тийм байдлаар харагдж болохоор тийм муу залуу гэсэн үг шүү заяа. Энийг японочдод өөрсдөө яриад байгаа. Шанксын бүх одоо зүйл нь төлөвлөгөөтэй ажиллаж исэн. Сайн юм шиг дүр өсгөж жагаад эцсийн дүнд яг One Piece-ийг зорж байгаа. Далайн дээрмчтэй хаан болохыг зорж байгаа. Тэгээ бас нэг сонир зүйл нь хүмүүс нөгөө нэг Yonko байхдаа бус Yonko-д тулдахаас айгаад Shanks далайн дээрмчтэй хаан болохгүй гэж бодсон. Энэ бол эсэргээрээ. Тэгэд ягаад Kaido-г дийлээд тэгээд нөгөө Luffy-гийн тэр Gear 5 яг нөгөө нэг цагаан үстэй тэр төрхийг харсны дараа за One Piece-ийг авцгаая гэд өөрийнхөө Ben Beckman хэлдэж шүү дээ. Тэгэхээр энэ нь бас учиртай байхгүй. Ягаад гэвэл One Piece хамгийн гол One Piece авахд хамгийн гол хэрэгтэй зүйл нь Luffy-гийн тэрхүү одоо чөтгөрийн жимсдийн сэргэт гэдгийг Shanks мэдж байгаа учраас за явцгаа гэдэг байдлаар Ben Beckman хэлсэн байхгүй. Энэ өөр айлга. Тэгээ ингээ бодонгууд Shanks-ыг муу залуу гих таамаг бүр амар нотлоготой болж эхэлж байгаа. За тэгээд одоо гол хэсэг рүү орж шүү зөө. Одоо ингээд гарч болохгүй шүү. Тэгэхээр хамгийн гол муу залуу гэж үзэж байгаа хамгийн гол зүйл нь шүү дээ. Юу юм бэ гэхээр Luffy-гийн одоо яг туг дорн намирж байгаа далайн дэмжтэй байгаа шүү дээ. Тэрнийх нь нэг Bartolomeo-га Luffy-гийн одоо хамгийн Luffy-гийн одоо бүрэн чтэн бишрэх дүр шүү дээ. Luffy бүр хамгийн хайртай дүр нь шүү дээ Bartolomeo-гийн хувьд. За Bartolomeo-гийн хувьд гэх юм бол Shanks-ийн тэрхүү одоо Shanks-ийн одоо харьяалт байдаг газрынх нь Shanks өөрийнх нь тугийг нь шатаасан тийм үү. Тэгээ шатаагаад мань хүн энэ одоо Luffy-гийн газар одоо далайн дэрмч мөгийн барагийн газар нутаг болсон гэж хэлдэг. Тэгээд мэдээж Shanks тэр зүгээр охирохгүй тийм үү. Тэгээ Shanks болохоор хэлдэг. За энэ хор өгөөд за энэ хорыг чи Luffy-д авчиж өг. Өөрийнхөө тэр эзэндээ авчиж өг. Тэгэх юм бол чамаа ингэ тавьж явуул гэж шалгадаг тий албаар тоглоод шалгадаг. Тэгсэн чинь мань хүн болохоор шууд хорын тэр чигт нь уучдаг. Тэгээ би бол ингээд мөгийн барагийн тэр багтаа бол ямар ч хамаагүй би Luffy хамаатай ямар ч хамаагүй энэ бол миний дураараа хийж тэрний багт орсон энэ тэр хүнтэй ямар ч хамаагүй намайг л алах ухааны байдлаар хэлдэг. Тэгээ энэ бол амар адилхан байсан байхгүй нэг хүнтэй бас ногоо өстэй Зоротой адилхан байсан. Зоро өөрийнхөө бүр нөгөө нэг тэр далаад дэлхийн хамгийн шилдэг сэлэмчин болох тэр мөрөөдөл хүслээ орхиод Luffy-гийн төлөө амиа өрөх зориулт нь штэ. Бүх сэлмээ хаяад би дэлхийн хамгийн шилдэг сэлэмчин болно гэвэл энэ баг тохирох бах. Тийм учраас миний оронд Luffy-гийн оронд миний амийг ав гэдэг байдлаар ингэж хэлдэг. Тэгээ ногоон үстэй Bartolomeo хүртэл баг амиа зориулдаг те. Тэгээ Luffy-гээс хизээч урахгүй дүр гэдэг нь ингээ батлагдчихж байгаа. Тэгэхдээ тэр одоо шалгасан мөртлөө Shanks амар муухай зүйл нь яасан бэ гэхээр Bartolomeo-г явж яхад нь араас нь бүр хүлгийн төслээд багийн тэр чиг нь алааждаг. За ингээд дуусгаж болохгүй шүү. Ингээд дуусгаж болохгүй. Ингээд Shanks муу дүр нь тодорхойг олоогүй шүү. За ягаад ингэсэн бэ гэхээр шүү дээ. Ингэж дуусна болохоор энэ бол худлаа. Энэ бол худлаа. Bartolomeo өгөөгүй Bartolomeo багийнхан ч өгөөгүй. Ягаад ингэж ярьж байгаа юм гэхээр өөрөөр хэлбэл тэрхүү уусан юм нь хор биш. Өөр зүйл байсан. За ямар зүйл байсан бэ гэхээр Pernod гэдэг нэртэй арх байдаг хгүй. За энэ болохоор Японд болохоор Abusan гэж нэрлэгддэг тийм алдартай арх юм байна л да. 19 дугаар зууны үед Европод айгүй алдартай байсан. Тэгээ Швейцараас гаралтай арх байгаа. Тэгээ энэ арх нь болохоор ямар ч учиртай арх юм бэ гэхээр анх нэг Vincent van Gogh гэдэг нэртэй алдартай зураач байгаа шүү дээ. Энэхүү зураач нь болохоор энэ архийг архинд их дуртай байсан байгаа хгүй. Тэгээд
энэ зураачд нэг сонирхолтой зүйл байдаг нь болохоор нэг чихэн байдаггүй. Тэгээ нэг чихэн яасан бэ гэхээр энэ арх нь хийм харуулдаг арх уусныхаа дараа. Тийм одоо ямар нэгэн тийм одоо хар тамхины холилтой байсан ч юм уу юуг нь мэдэхгүй заяа. Тэгээ ямар ч хийм харуулдаг арх. Тэгээ энэ зураач нь болохоор энэ архийг уугаад хийм хараад өөрийнхөө чихийг тассан гэсэн тийм одоо яриа байдаг хөхгүй юу? Түүхэнд үлдсэн байдаг зүйл. Тэгээд ингээд бодонгууд Shanks болохоор ямар нэгэн байдлаар одоо юу гэдэг цагаас халтаа уулзахад арх барьж очиж исэн ч гэдэг юм уу те. Shanks одоо хүмүүстэй уулзж явахдаа бэлгээр ямар ч арх барьж явах тийм одоо өөр юм гэсэн тийм зуршилтай байхгүй юу? Тэгээд та бүхэн мэдэн штэ. Элба Барлта Люпи очсон чинь Люпигийн багийнхаа очсон чинь тэрний яг өмнөхөн Shanks-ээр явсан тийм үү. Тэгээ Kid-ийг дуусгадсан штэ. Тэгээд тэнгууд Shanks болохоор Элба Барлт арх бариад очсон. За тэр архийг нь болохоор Люпигийн багийнх нь бүгд нийлж хагаад уусан. Тэгээ уусан чинь гинт сэрсэн чинь Намиг ингээд шал хур газар ингээд сөрдөг. Энэ би хаана вэ ухааны мэрэ ингээд байждаг. Тэгээ тэр үед ялахаар нэг яг тэр Элба Барлт яг тэр архийг болохоор Shanks-ийн барьж ирсэн архийг уугаад тэгээд хийм хараад тэгээд гинт нэг газар сэрсэн гэсэн үг байхгүй. Тэгээ бодоод үзлээ. Яг түүх дээр One Piece түүх дээр Нами ямар нэгэн байдлаар согчсон тохиол байхгүй шүү дээ. Архинд амар хүчтэй шүү дээ. Тэгсэн мөрчлөө Нами тэгээд юу осноо санахгүй ингээд сэрж ингээд бодохгүй та нар. Тэгэд тэр сэрж байгаа ертөнцийг харах юм бол Dragon Quest гэдэг нэр тоглоом ертөнц за тэр жаах уу. За тэрийг өрхөө заяа. Тэгэд ингээд сэрж байгаа. Ингээ хийм харсан гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл Shanks тэрхүү Bartolomeo-д өгсөн тэрхүү нь болохоор хор биш. Яг тийм хийм харуулдаг арх байсан гэсэн үг. Тэгээд энэ хиймийг хараад Bartolomeo-гийн нүдэнд юу харагдсан бэ гэхээр Shanks болохоор өөрийнх нь тэр багийг тэр чигээр нь хүс тэмтрээд буугаар бодоод их буугаар буудаад дуусгаж байгаа тийм хийм харсан. Яг үнэндээ бол Shanks багийн тэгээ дээрээс нь Bartolomeo-г тавиад явуулсан. Guys. Тэгэхээр өөрөөр хэлбэл ингээд Shanks сайн залуу болох нь 100 батлагдж байгаа гэсэн үг. Гэхдээ Ода хүртэл одоогийн байдлаар One Piece ингэж яриад байгаа юм билээ. Ода хүртэл одоогийн байдлаар яг Shanks-ыг төсгөлд яг ямар хүн болох талаар нь одоо хүртэл өөрөө хүртэл бодж олоогүй яриад идэм билээ. Тэр энэ бас үнний орт байж магадгүй. Shanks одоо яг сайн залуу гэдэг нь баттай байгаа ч гэсэн яванда муу залуугаар гарч ирч магадгүй. Энийг бол та бүхэн өөртөөгөө дүгнэнээсэй гэж бол би хүсэж байна. Тэгээд ямар тач Shanks бол сайн залуу гэдэг нь эндээс бол тогтоогдооллоо. Тэгэхээр Shanks сайн залуу юм бол ихэр Shamrock бол муу залуу гэдэг нь гос ойлгомжтой. За тэгээд та бүхний хүсэн үлээжсэн хариулт бол ингээд хамгийн сүүлд гарч ирж байгааз. Тэгээд энийг дуустал үзсэн хүмүүст бол баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай guys.